Вау! За сайн байцгаана уу нэзүүдээ. За Азур номыг дэлгүүр 7 хоног болгон та бүхэндээ үлгэрийг уншиж өгдөг. Өнөөдрийн унших үлгэр Гэрэмийн шилдэг үлгэрүүд гэдэг үлгэр байна. За манай хүмүүс юу н үлгэрээ сонсоод ойлгож байгаа үстэй. За үлгэрээс сурах юм их вэ? Үлгэрээс мэдэх юм их вэ? За ингээд эхний үлгэр. За шууд ингээл хуудсын таагаал шууд тааж уншиж. Вау. Вау. Ос солиотой. Гайхалтай. За энэ үлгэрийг юу уншиж үгүй. За эхлэл нь хаана вэ? Эхлэл нь хаана вэ? За нэр нь хаана вэ? Бремен хотын хөгжимчд гэдэг ном байна шүү. Эртээ урдын цагта термин чулуунд хөллүүлэн ажилдаг нэгэн элжиг байжээ. Харгас догшин дээрэмчин эзэндээ өчнөөн олон жил зүтгэж хамаг чадлаа зориулдаг байлаа гин. Гэсэн ч нэг л өдөр түүний хамаг тэнхээ нь харж урдынх шигээ бэр чадaltaй ажиллах аргагүй болжээ. Эзэн түүнийг аль чадхаараа хурдхан зарж үрэх тухайж бодох боллоо. Харин элжиг өөрөө аз заяа нь нүүр буруулж аясын салхи өөр тийш үлээхийг зөн совингоороо мэдэрч эхлэв. Олон жил амьдарч дасаж идээсэн газраасаа холдон явах эрхтэй мэт санагдлаа. Ерөөс Бремен хэмээх хуучны хот руу явбал хөгжимчний ажил олдох юм юу магад гэж шийдэв. Тэгээд удаж хүлээсэнгүй шуудхан замдаа гарчээ. Элжиг хэсэг явж байтал замын хажууд хэвтэж буй нэг нохоотой таарав гин. Өнөө нохоо нь ихээ хол замыг туулсан байртай хилээ байдгаараа унжуулжээ. Тогтож хайрл найз минь. Чи минь яхаараа ингэтэл амьсгаадж орхив вэ? Хэмээн элжиг дүүнээс асуулаа. Нохоо түүнд учраа хэлжээ. Эрхэм элжиг минь, би одоо өтөлж доройтжээ. Өдөр ирэх тусам улам их ядарч, алс замдч олигтой ангийн мөр хийж дийлхэ боллоо. Тэгээд эзэн минь намайг хөнөөхөөр зэхэж байгааг олж мэдээд хамаг чадлаараа зогтсон минь нэ. Гэвч одоо би хаа хүрч яаж ам зуух вүлээ? Яах ёстойг би чамд хэлж өгье. Найз минь, би Бремен хот руу хөрч хөгжимчин болохоор явж байна. Надтай хамт явж хөгжимд оолвол яасан юм бэ? Би лимт тоглож харин чи бөмбөр цохоод байж чадна да хэмээн элжиг түүнд санал болгов. Нохооч дуртаяа зөвшөөрч цаашдаа хамтдаа явцгаажээ. Хоёр найз цааш яваад замын хажууд хамаг үсэн шалган орсон гонигтай нэгэн муур сууж байхыг харлаа. Хөгшин найз минь, чамд юу тохиолдов вэ? Хэмээн элжиг түүнээс асуув. Муурч түүнд хамаг зовлонгоо тооччихно. Толгойгүй болох аюулд орсон амтан яаж ч баярлаад суух үлээ дээ. Би одоо өтөлж хөгшөрчээ. Хулган зурамтай хөөцөлдөж явснаас пишингийн доор хуржигнэж хөвцөн нь дээр санагдав. Эцэгтэй минь намайг дими тижихээс дургуутсан голын усанд живүүлэх гэж оролдов. Азар би ам голтой үлдлээ дээ. Харин цаашдаа яаж чуухан амьдрахаа мэдэхгүй юм аа. Элжигч түүнийг уурж алив бидэнтэй яв. Бремен хотод хөгжимчин болцгоё. Годомжинд хэрхэн дуулж хуурдан зогсхийг чи сурна да гэлээ. Муурч түүнийг сайхан санаа гэж бодсон тул хамтдаа тэд замд гарлаа. 3 аянчин тариан талбайн захаар явж малын хашааны дэрэгдүр өнгөртөл нэгэн азарган дахиа хамаг чадлаараа хашгирч байхтай таарчээ. Чи чинь яагаад ингэж хингэрэг хагартад ойрлоод байна вэ? Хэмээн элжиг учрыг асуув. Нэм гаргийн үдэш манад зочид ирэхээр болсон юм. Харин эцэгтэй минь намайг төхөөрч шүл хий хэмээн тоогоочтой хэлхийг би сонслоо. Өнөө үдэш тоогооч хүзүүг минь хуг мушгина. Тиймээс л би чамайг чадлаараа донгодож суунд. Тиймээс л би хамаг чадлаараа донгодож суунда. Чи бидэнтэй хамт явсан дээр юм байна. Бид Бремен хот руу хөгжимд болохоор явж байна. Чи ийм хүчрхэг хоолойтой юм чинь хамтдаа бид их сайхан хоршил болж чадах үзээ хэмээн элжиг мөн л урьлаа. Азарган дахиад зөвшөөрч дөрвөл хамтдаа замд гарчээ. Бремен хот үнэндээ ганц өдөр яваад хүрчхээргүй хол зайтай юмсанжээ. Тиймээс дөрвөн найз ойд хоног төрүүлэхээр шийдэв. Элжиг нохоо хоёр модны ороод твтэж муур модны мөчрлөө авираад харин азарган дахиад хамгийн аюулгүй тавтайг бодож модны орой дээр гарлаа. Дахиад сурсан зангаараа унтахаас өмнө эргэн тойрноо хараачлан нэг шалгахад тэднээс холгүйхэн нэг гэрэл гарахыг үзжээ. Тэнд нэг байшин байгаа бололтой гэж санаанд найзуудаа гэж санаад
найзуудтай энэ тухай хэлв. Илжиг нөхдөө. Бид ер нь тийшээ очисон дээр бололтой. Харанхуй ойд даарч өвцснээс хамаагүй тогттой байж таарна гэлээ. Нохооч бас химлэх хідэн яс олдож юу магад гэж санаад бүгдээрээ тийш явхаар шийджээ. Дөрвөн найз гэрэл гарсан зүгт явсаар нэгэн байшингийн гадаа ирэв. Гэтэл тэр байшин нь үнэндээ найрлан наадаж буй дээрэмчдийн үүр байж таарлаа. Бусдаасаа өндөр биетэй болохоор илжиг төрүүлж цонхоор нь харж гин. За чи юу харж байна да хэмээн нохоо түүнээс асуув. Ширээ дүрэн амтад дарс хоол зууш байна гин. Ширээний ард баахан дээрэмчд суугаад идэж ууж найрлаж байна. Илжигний хэлхийг сонсоод азарган дахиа бүгдээрээ бас ингэж найрлахсан гэв. Тийм шүү. Тэдэн шиг тухтай суугсан хэмээн илжиг зөвшөөрөв. Найзууд энэ дээрэмчдийг байшингаас хэрхэн хөөж гарах тухай нэлээн удаан хэлэлцжээ. Тэгээд эцэст нь нэг мэрэгэн санаа олов. Илжиг урд хоёр хөлөө цонхны гадна давцсан дээр тавьж, нохоо илжигний нуруунд дээр зогсоод, муур бас нохооны нуруунд дээр гарч, азарган дахиа муурын толгой дээр гарч суулаа. Ингээд бүгд бэлэн боломгц хоршил дуугаа зэрэг эхлүүлжээ. Илжиг хоолой мэдэн орилж, нохоо хуцан муур мяулж, азарган дахиа донгодлоо. Дараа нь тэд хамаг шилийг нь хаглаа цонхоо дайран оржээ. Юу гэхийн тэмдэггүй аимшигтэй чимээнд дээрэмчинд цочин харайлаа. Дээрэмчид ямар нэгэн догшин аратан буугч өтгөр дайрвуу хэмээн сансан тул ойн гүн рүү ухаан зүггүй зүгтаанд айджээ. Тэднийг амжилттай хөөж гаргаад дөрвөн найз ч амтд хоол эсгсэн дарсаар дүүрэн нарийн ширээний ард тавтай гэгчин тухалж авлаа. Бүтэн сар юм мэдээгүй аятай хамаг байдгаараа ховдогдсон идэв. Тавг бүрээс амтрхан идэж лонх бүрийг хөнтөж үзээд хөөрөн шуугаж дуу хуур боллоо. Дээрэмчдийг хэрхэн хөөж гаргаснаа ярилцсан ээлгээ хөштөл инээлдэг гин. Тавгууд хоосорч лонхнууд хөглөрөхөд л мань аянчид сая нэг унтахаар өндийцгөлөө. Гэрлийн унтраагаад амьтад нэг бүр өөрсдийн дасаж дассан газар хэвтрээ олцоожээ. Элжиг сарвчны доор хуурай газар олж, нохоо цонхны доор цагиргалан хэвтэв. Муур халуун зуухны урд дугуй хивсэн дээр тавтай зөрмөлж, азарган дахиа адрын хөндлөвч дээр тухалж авчигдээ. Бүгд л урт замыг туулсан болохоор тэр дороо л нам унтцгаалаа. Шүн дунд болж байшингийн хамаг гэл унтраад бүх зүйл нам гүн болохыг хүлээсэн дээрэмчид тэднээс холгүй гитэн ирлээ. Дээрэмчдийн ахлагч өөрсдийгөө ер нь ямар ч шалтгаангүй байшингаас яаран гасан шиг санагдаад нөхдийнхөө нэгийг байшин дотор юу байгааг тагнуулахаар явлаа. Өнөө дээрэмчид байшинд орж ирэхэд бүх юм нам гүн байлаа. Тэгээд дэнлүү асаах гэж оролдохдоо муурын гэрэлтсэн нүдийг цогшиж буй нүүрс хэмээн андуураад хатгаж орхижээ. Муур дээрэмч рүү үсрэн наалдаж нүүр нүдгүй мааж самарлаа. Айсандаа өнөөхөр угсхийн зүгтах гэтэл нохой замд нь таарч хөлөөс нь зуугаад авчээ. Уламж их цочид сандарсан дээрэмчин сарвч руу харайлглаа. Харин тэнд байсан ижиг мулгуу дээрэмчин савж унтал хойд хоёр хөлөөрөө хөшгөлж гин. Их дуу чимээгээр сэрсэн азарган дахиа дээврийн хөндлөвчөөс хамагчлаараа гукарику хэмээн донгодож гарчээ. Арайхийн тэндээс ам мэнд мултарсан дээрэмчин нөхөд дээрээ ирээд тэнгэр минь энэ байшин бөөн чөтгөр шулмсаар дүүрсэн байна. Дотор байгаа шулмын нүүрэн дээр нь амьсгалж аимшигт савраараа урж маажлаа. Харин үүдэнд байсан нэг чөтгөр хутгаар хөлийг минь хатгаж алхаа шахав. Сарвчны хажууханд ирэхэд нэг хий үзэгдэл модон мунаараа дэрслээ. Тэгтэл дээвэр дээр суусан ирлийн элч наад л өөрчнө энд авчир химээ их дуугаар тушааж байдаг шүү. Тэгээд л энэ аимшигт газраас чадлын хэрээр зүгтэж ам гарлаа химээ ярьж гин. Энэ цагаас хойш дээрэмчид өнөөх байшин руу огт зүглээгүй гэдэг. Харин Бремен хотын хөгжимчин дөрвөл тэндээ ая тухтай амьдарч болох юм байна химээ шийджээ. Ил түүхийг ярьж өгсөн эрхэм хүн одоо ч энх тун хിവэрэ гинлээ. Төгсвөө. За ямар ч байсан миний бодлоор ядарсан нь задарсныгаа хөөгөө явуулчлаа тийм ээ. За ингээд үлгэрийн түрээ төгсөж нөхдүүдээ хамтдаа байсан та нартай баярлалаа. Энэ ном бол Аз ур номын дэлгүүр болон Бүх цэгийн мэнээр та нар хүргүүлээд авах боломжтой шүү. За үлгэр нь таалагдсан уу? Хамт байсан хүмүүстээ баярлалаа. Баяртай.